Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг ерөнхийд нь бууруулсан байна. Энэ тухай илүү дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгөхгүй юу? Улс орноор нь аваад үзвэл өсөлт нь хамгийн огцон буурах эрсдэл хаана их байна вэ? Улс орон тус бүрээр нь авч үзвэл тодорхой шалтгааны улмаас хамгийн том нөлөөлөл нь Мексик, Канадад ажиглагдаж байна. Дэлхийн хэмжээнд бид энэ оны өсөлтийн төсөөллөө 1.2% бууруулж 3.1%, эх оны хувьд 1.3% бууруулж 3% болгосон. Мэдээж дата тоон үзүүлэлтүүдээс харахад дэлхийн эдийн засгийн төлөв саарахаас гадна инфляц бидний өмнө төсөөлж байснаас илүү өндөр хэвээр байхаар байна. Тодорхойгүй байдал маш өндөр байгаа нь хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдын итгэл ирээдүйн хөрөнгө оруулалтын шийдвэрт аль алинд нь нөлөөлж эхэлсэн байна. Матис, тарифын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт буурах тухай ярихад Америк нэгдсэн улс ч дэлхийн бусад улстай адилхан байна гэж харж байна уу? Эсвэл дэлхийн бусад улсууд Америк нэгдсэн улсаас илүү их хохирол амсна гэж таамагласан хэвээр байгаа юу? Тарифын нөлөө Америк нэгдсэн улсын эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлнө гэж харж байгаа ч мэдээж Америк нэгдсэн улс харьцангуй том эдийн засгтай. Гадаад худалдааны дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Тиймээс тарифын нөлөө илүү бага нөлөө үзүүлж байна. Харин ялангуяа Канада, Мексикийг аваад үзвэл дотоодын нийт бүтээгдэхүүнд нь худалдааны эзлэх хувь харьцангуй өндөр. Тэр дундаа Америк нэгдсэн улсын зах зээлд хэмжээний худалдаа хийж байгаа нь Америк нэгдсэн улстай харьцуулахад илүү сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой. Гэтэ Америк нэгдсэн улсын өсөлтийн төлөвт ч мөн тодорхой хэмжээний сөрөг нөлөө байх болно. Худалдааны бодлогын цаашдын төлөв зах зээлд үзүүлэх нөлөөллийг хэрхэн үнэлж дүгнэхээр байна вэ? 4-р сарын 2-нд худалдааны бодлого илүү тодорхойгүй 4-р сарын 2-нд худалдааны бодлого илүү тодорхой болно гэсэн хүлээлттэй байна. Асуудал нь зөвхөн тариф биш, яг ямар бодлого баримтлах гэж байгаа нь тодорхойгүй байгаа нь сорилт олж байгаа компаниуд хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөлийг хэрхэн үнэлсэн бэ? Бид тодорхой таамаг дэвшүүлж байгаа. Мэдээж бидний хувьд шин засгийн газар зарласан. Эсвэл хуульчилсан бодлого дээр үндэслэн тооцоолол хийж байгаа. Гэтэ тодорхойгүй байдал нь өсөлтийн төлөвт нөлөөлж байгааг бид мэднэ. Ерхий зарчмын хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтийг тооцоолохдоо улс орнуудын орлого, амжиргааны түвшинг нэмэгдүүл, зах зээлийг нээлттэй байлгах, олон улсын зах зээлийг өсөлттэй байлгах, дүрм журамтай байх зэргийг авч үзэх нь хамгийн сайн хэвээр байна. Улс орнуудын хооронд шудраг эсвэл шудраг бус гэж үзэж байгаа бодлогын асуудлууд байгаа. Тиймээс шийдвэрлэх шаардлагатай бодлогын асуудлуудыг нэг талын арга хэмжээ авахаас илүүтэй хоёр талд эсвэл олон талд яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь зүйтэй. Лизагийн асуултан дээр нэмээд асуухад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага 4-р сарын 2-нд Дональд Трампын зарлах тарифын арга хэмжээг тооцоолдоо багтаагаагүй. Түүнчлэн Америк нэгдсэн улсад орж ирж байгаа Европын дарс, бяцлаг, оргилуун дарс зэрэгт 200% тариф ногдуулах зэрэг эрсдлүүдийг тооцоогүй. Тиймээс 4-р сарын 2-ноос эсвэл 6-р сарын 30-ны өдрөөс хойш өсөлтийн зарим төсөөллөө дахин бууруулах шаардлага гарна гэж та бодож байна уу? Бид өнөөдөр шинжилсэн төсөөлөлтөө онцолсончлон цаашдын арга хэмжээнүүдийн улмаас худалдааны хуваагдал, эсвэл худалдааны хурцтмал байдал нэмэгдэх зэрэг өсөлтийн төлөвийг бууруулах томоохон эрсдлүүд байна. Одоохондоо бид гаргасан, зарласан шийдвэрүүдээр л дүгнэлт хийж чадна гэж хэлэх гэсэн юм. Гэтэ цаашид ижил төрлийн шийдвэрүүд гарах юм бол мэдээж бид төсөөллөө эргэн харах хэрэгтэй болно. Гэтэ нөгөө талдаа эрг буюу өсөлтийн боломж бас байгааг хэлмээр байна. Хэрвээ дэлхийн улс орнууд эдгээр асуудлуудын зармыг хамтын ажиллагааны хүчинд шийдэе гэвэл тариф болон бусад худалдааг хязгаарлах арга хэмжээнд найдалгүйгээр илүү үр ашигтайгаар шийдэж чадвал дэлхийн эдийн засгийн төлөвт ч эрг нөлөөтэй.